Оройн төрөг үзэгчдээ нүүдэл шийдэл нэвтрүүлгийн цаашин дугаар та бүхэд хүрэхэд бэлэн болоод байна. За бид энэ 7 хоног 2 сая жуулчин сэдвийг сонгон авч студид хэлцүүлгээ өрнүүлэхээр зочтой ураад байна. За Монгол улс маань 2030 он гэхэд жилдээ 2 сая жуулчин хүлээж авах. За нэг жуулчны Монгол улсад зарцуулж байгаа дундад зардлыг 2 дахин нэмэгдүүлэх гэсэн томоохон бас бодлого зорилтыг тавиа ажиллаж байгаа. Тэгвэл бид 2 сая жуулчныг хүлээж авах боломжтой юу гэсэн асуултын хүрээнд бас өнөөдрийн нэвтрүүлэг маань явах болно. Ингээд хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэн танилцуулъя. Миний баруун гар талаас Монгол улсын олон улс дахь сурталчилгаа мэдээллийн үндэсний хорооны ажлын албаны дарга Сарвал хүрэлцэн ирсэн байна. За мөн миний баруун гар талд аялал жуулчлалын мэрэгжлийн холбооны Солонгос зах зээл хариуцсан салбар холбооны хорооны тэргүүн Наранхүү хүрэлцэн ирсэн байна. За мөн Отгон тэнгэр их сургуулийн аялал жуулчлалын багш судлаач докторант Ербахет хүрэлцэн ирсэн байна. За мөн миний зүүн гар талд аялал жуулчлалын мэрэгжлийн холбооны дид бүтэц хариуцсан дид ерөнхийлөгч Мөнх Насан хүрэлцэн ирсэн байна. За мөн миний зүүн гар талд жуулчин компани гүйцэтгэх захирал Гомс Сүрэн хүрэлцэн ирсэн байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За мөн бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. За өнөөдөр бид 2 сая жуулчин сэдвийн хүрээнд ярилцсан. За Монгол улс 2030 онд үнэхээр 2 сая жуулчин хүлээж авах бид нар боломж байна уу? Ямар асуудлууд бас тулгамдж байна? Энэхүү бас аялал жуулчлалын салбарын бодлогын асуудлаар хэдүүлээ бас өнөөдөр хэлцээ явна гэсэн үг. За миний хувьд хамгийн ихний асуултаа Ербахет судлаачаас асууя гэж бодож байна. За Монгол улсын аялал жуулчлалын салбарын 2023 болон 2024 оны тоон судалгааг та бүснийг танилцуулаач. За мөн аялал жуулчлалын салбарын өсөлт ямар хэв шинжтэй ер нь явагдаж байна вэ? За Монгол улс маань 2023 онд дэлхийн 168 орноос 651 мянган жуулчин хүлээж авсан ийм статистик үзүүлэлттэй байгаа. 2024 онд болохоор дэлхийн 170 орноос 808 мянган 808,956 жуулчин хүлээж авсан ийм статистик үзүүлэлттэй бол байгаа. За энэ статистик үзүүлэлтээс голлох зах зээлийн орнууд гэх юм бол хамгийн олон жуулчин илгээсэн улс гэвэл Оросын холбооны улс 2024 оны байдлаар 211 мянган жуулчин Монгол улсад илгээсэн. Үүний дараагаар Хятад улс орж байгаа 176 мянган жуулчин Монгол улсад ажилласан. Үүний дараагаар Хятад улстай энэ зэрэгцээд жуулчин илгээсэн Бүгд найрамд Солонгос улс мөн 170 мянга орчим жуулчин байсан. Үүний дараагаар дөрөвдүгээр нь болохоор Япон болон бусад улс орнууд ингээд эзэлж байгаа. Ийм статистик үзүүлэлтээр одоогийн байдлаар гарсан байна. 2024 оных дээр би бас лавшруулан асуухад за Монгол улсын эдийн засагт ямар бас үр дүн нөлөө үзүүлсэн бэ? За соёл спорт аялал жуулчлалын яамнаас зарласан тоогоор бол 2024 оны байдлаар 1.6 тэрбум $, буюу 5.6 их найд төгрөгийн орлогыг Монгол улсын эдийн засагт оруулсан гэсэн ийм статистик бол зардсан байгаа. За 2023 нь болохоор 1.2 тэрбум $, буюу өмнөх жилийнхээс 2024 онд бол 20 орчим хувиар өссөн ийм үзүүлэлттэй статистик тоонууд бол зарлаад энэ улстай ингээд явж байгаа. За баярлалаа. Би Сарвал дараагаас за 2024 онд бол 808 мянга гэдэг чинь бараг 1 саяд хүрсэн бас тоо байна. Тэгээд эдийн засагч гэсэн нэлээдгүй эрэг нөлөөлөл үзүүлсэн байна. Тэгэхээр Монгол улсын яг энэхүү олон улс дахь энэ сурталчилгаа бас хэрхэн яаж явагдаж байгаа. За энэний хүрээнд бас мэдээлэл авч аялал жуулчлалыг сонирхон бас ирж байгаа. Тэгэхээр Монгол улсын аялал жуулчлалын салбарын гадаад сурталчилгаа хэрхэн хэрэгжиж байна? Одоогоор ямар бас томоохон бодлого, стратеги дээр та бүхэн маань голчлон бас ажиллаж байгаа вэ? Энэ талаар бас танилцуулъя. За бид болохоор Монгол улсыг олон улсад нэгдсэн өнгө төрх маркетинг брендингтэйгээр ерөөсөө нэг шугамаар олон улсад ямар мессежийг хүргэх вэ? Тэрнийх нь үр дүнд нь бид нар гадаад худалдаа хөрөнгө оруулалт болон ерөөсөө дотоод руу чиглэсэн аялал жуулчлалыг дэмжих ингээд том хоёр ерөөсөө зорилттой. За энэ хугацаанд 23-24 онд бол маш олон төрлийн арга хэмжээнд хийсэн. Бид нар ер нь бол Монгол улсыг үндэсний нэгдсэн брендингийг тодорхойлоод олон улсад сурталчлахдаа 3 үндсэн арга замаар бид нар өнгөрсөн хугацаанд ажиллаж эхэлсэн. За нэгдүгээрт нь олонгууд эхлээд Монгол улсыгаа олон улсад ямар мессежээр байршуулах юм гэдгээ тодорхойлж байгаа юм. За байршуулсныхаа дараа тэрийг олон улсад сурталчилсан. Сурталчлахдаа түрүү манай Ербахет судлаачийн хэлсэнчлэн яг голлох ялангуяа аялал жуулчлалаар голлох зах зээлүүд нь аль улс орнуудад ямар платформоор, ямар мэдээллийг, ямар нэгдсэн мэдээллээр бид нэр сувгуудаар дамжуулан хүргэх юм гэдэг дээр ажилласан. За тэгээд энэ брэнд хамгаалах гэдэг. За энэн дээр яг саяны аялал жуулчлал хэсэг дээр нь илүү дэлгэрүүлээд хэлэх юм бол бид нар өнгөрсөн
одоо 23 24 онд бол одоо засгийн газрын хэвлэл мэдээллийн сувгийг хөгжүүлсэн. За мөн дээрэс нь үүнтэй холбоотойгоор нэгдсэн одоо үндэсний коммуникацийн стратеги дотроо бид нэр томоохон хэвлэл мэдээллийн олон улсын байгууллагатай түншилж хамтарч ажилласан. За яг тэр түншилсний жишээ гэх юм бол одоо олон улсын BBC агентлаг байна. За BBC-ийнхэн бол бас аялал жуулчлалын маш гоё контентуудыг зөндөө олон хийсэн. За мөн дээрэс нь CNN хэвлэл мэдээллийн байгууллага байна. За эдгээр CNN-ийн бид нэр хийсэн кампанит ажлуудын хүрээнд яг 24 онд гэхэд CNN мэдээллийн сувгуудын маш олон нөгөө платформудаар сувгуудаар нь дамжуулаад нийтдээ 269 сая хүмүүст Монгол улсын талаар тэр контентууд хүрсэн байна. За түрүүнийх дээр BBC дээр нь хэлэх юм бол бид нар яг одоо аялал жуулчтай холбоотой болон яг Монгол улсын яагаад одоо жишээ нь tourism destination юм бэ? Бид нарт ямар одоо онцлог байгаа юм бэ гэдгийг тодорхойлсон контентуудыг хамтарч бүтээснээрээ бид нар 177 сая олон улсын үзэгчдэд хүрсэн байх жишээ нэ. За энэ болгоны доор нь яг бид нар ингээд хэлэхэд яг өнгөрсөн хугацаанд хамгийн ихэнд бол засгийн газраас нөгөө Эрчист Монгол гэж нэг кампанит ажилласан. За дараагийнх нь нөгөө Welcome to Mongolia гэх те Монгол зочлох хичээлсэн. Болвол 24 оноос Mongolia, Go Mongolia буюу Always Moving гэдэг одоо моттотойгоор бид нар шинжилж одоо брендингээ тодорхойлсон. За энэн дээр яг бид нар магадгүй ингээд энэ нөгөө үндэсний брендинг гэдгийг би бас нэг хүн болгонд хэлж ойлгуулах хүсдэг зүйл маань болохоор энэ чинь нөгөө хүн болгоны өмч байхгүй юу? Яагаад гэвэл үндэсний брендинг энийг хүн болгон өөрсдийнхөө ажил дээрээ өдөр тутамдаа аваад ашиглах боломжтой. Бид нар нэгэнд мессеж утга агуулгын хэрэг өөрийн төвшөндөө ойлгоод тэгээд тэрийгэ илэрхийлээд явах боломжтой. Тэгэхээр Go Mongolia Always Moving гэдэг чинь зогсолтгүй хөдөлгөөнд оршдог улс орон орон зай цаг хугацааны за нүүдлийн соёл ахуй иргэншлэр. Гэхдээ оюун санааны хувьд зогсолтгүй хөдөлгөөнд оршдог улс орон Монголоос үргэлжлэхэд хаанч байхгүй Тэгэхээр энэ утга агуулгаараа бол Always Moving гэдэг нөгөө аялал жуулчлал талдаа илүү Welcome to Mongolia гэдгээс илүү олон талбаруудад Монголыг илэрхийлэх юм нэгдсэн цогц мессежинг болж чадсан. Энийг гаргахдаа бид нар бас нэлээд судалгаанууд хийгдсэн. За тэгэхээр түрүүн буцаад нөгөө кампанит ажлуудаа товч ингээд дурдаад дуусгах юм бол бид нар нэмээд нөгөө Английн одоо Fulham хөлбөмбөгийн клубтай бас хамтарч ажилласан. За тэр Fulham клубтай болохоор 3 үндсэн чиглэлийнх нь нэг нь болохоор аялал жуулчлал байгаа. За тэгэхээр одоо жишээ нь аялал жуулчлалыг дэмжих контентуудыг хийгдэх. Дээрээс нь одоо бүх тэмцээн уралдааныхын үеэр бид нэр аялал жуулчлал Монгол зочлоороо гэдэг кампаниудыг өрнүүлж ажилласны хүрээнд одоо 210 сая хүнд одоо яг тухайн Fulham partnership стратеги хамтралын хүрээнд хүрсэн байх жишээ нэ. Тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор за одоо Trip.com байгаа тийм үү? Trip.com гэдэг аялал жуулчлалын маш том платформ дээр стратегийн хамтрал бол бид нэр ажилласан. За энэ дундаас түрүүний зах зээлүүдээр ингээд харахаараа за Хятад байна, Япон байна, Солонгос байна, Хонконг байж болж байна те. Магадгүй энэ яг бидний нөгөө нэг таргетед зах зээлүүд рүү чиглэсэн энэ ч нөгөө Tom Group компани Trip.com дээр нь бид нар илүү яг аялал жуулчлалын ямар байршуултуудыг хийж болохоо баннер байршуулж гин, мэдээлэл байршуулж гин. За дээрээс нөгөө нэг сурталчилгааны бүх нөгөө тэр одоо дижитал дээр байгаа бүх урсгалуудыг нь бид илүү Монгол руу ингэж нөгөө татах тийм ажлуудыг болол нэлээд өргөн хүрээнд хийгдсэний үр дүнд ингээд зүгээр тоо статистик байдлаар хэлэх юм бол өнгөрсөн 2024 онд хэд бид нар 432 олон улсын сая олон улсын одоо хүмүүст бид нэр хүрч ажилласан байна. Хандлтыг авсан байна, үзэлтийг авсан байна гэдэг бол бас бидний одоо маш том хамтын ажиллагааны үр дүн гэж хэлж байгаа гэж харж болно те. Энийгээ бид нар одоо 25 онд бас яаж ахиулах вэ? Ямар түвшинд хүрэх үү гэдэг төлөвлөгөө бол гаргацсан ажиллаж байгаа. За баярлалаа. За энэхүү бас бодлого хэрэгжилтийн хүрээнд те 808 мянган бас аялал жуулчлалын хүрээнд бас хүмүүс Монголыг зорж ирсэн байна. За мөнгө тасан дэд ерхийлэгчээс дараагийн асуултыг бас асууя. За яг саяны бас ярьсан томоохон бодлогоудтай уялдуулан за манай аялал жуулчлалын мэргэжлийн холбоо маань яг энэхүү шинэ одоо жуулчлалыг татах чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулдаг. Яг энэ мэргэжлийн холбоо маань ямар ажлууд дээр бас голчлон бас ажиллаж байгаа. Энэ тал дээр тавс нэмдэл. Тий. Аялал жуулчлалын тухай шинжилгээний хариулт хуульд шинжилгээний хариултаа батлагдаа 3 жил болж байна. За энэ хуультай холбоотойгоор аялал жуулчлалын мэргэжлийн холбоо гэдэг засгийн газрын улсын хурал дээр альва нэг чиглэсэн одоо чиглэлийн байгууллагуудыг мэргэжлийн холбоогоор өдөрдүүлэх гэдэг хуулийн дагуу бид нар байгуулагдсан аялал жуулчлалын мэргэжлийн холбоо байгуулагдаад 3 жилийн өмнө үүсэж байна. За бид анх байгуулсан цагаас ахуулаад ер нь ингээд аялал жуулчлал дээр оролцох талбарт гишүүнчлэл дээр нэлээд анхаарч ажилласан. За одоогийн байдлаар манай дээр бол
500 бараг 600 гишүүнтэй болж байна. Яг одоогийн байдлаар. Энэ бол бас чамгүй тоо. Яг бол одоо нэлийн масс бүх одоо аялал жуулчлалд бүх оролцох талуудыг бид нар бол хамарч чадж байна гэж. Яг дотооддоо. За бидний хийдэг ажлууд бол мэдээж 5 чиглэлд үйл ажиллагаа одоо гол төвлөрж ажиллаж байгаа. Тэрний үднэж гадаад зах зээл, одоо гадаад болон дотоод зах зээл, дэд үтсийн асуудал, боловсрол, за тэгээд маркетинг, за тэгээд одоо чиглэсэн энэ ажлуудыг чиглээд одоо тусдаа хариуцсан хүмүүстэй ажиллаж явж байгаа. За мэдээж энэ 800 мянган жуулчин хүлээж авах процессд бидний одоо тухайлсан одоо яамдуудтайгаа одоо жишээлбэл хуучин бол байгаль орчин аялал жуулчлалын яам гэж байсан тэднэртэйгээ бол маш сайн нэгтгэж ажиллаж байсан. Одоо бол соёл спорт аялал жуулчлалын яам гэдэг залуучуудын яам гэдэг одоо яамтайгаа бас нягт хамтран ажиллаж байгаа. За бидний хийсэн гол ажил юу байсан гэхээр түрүүн хэллээ саруул дарга одоо Go Mongolia гэдэг одоо том брендийг түшиглж одоо бид нар энэ дэлхийд таниулах маш том үйл ажиллагааг хийсэн. За яг энэний одоо маш деталь байдлаар жинхэнэ одоо яг сегментчилж бид нар бол одоо яг ажлуудаа хийсэн. За тэр нь юу вэ гэхээр яг зорилттой орнуудад руугаа чиглэсэн одоо үзэсгэлэн Go Mongolia одоо брендийг сурчсан road show-нуудыг бас бид нар хийсэн. За нийтдээ бид нар бол нэг 12 арга хэмжээ хийсэн байна. Одоо гадагшаа чиглэсэн ажлууд хийсэн байна. За энд бол мэдээж одоо хамгийн том зөвлөл бол одоо юу Европ одоо Берлиний үзэсгэлэнгээс ахуулаад за одоо бидний хамгийн их яриад байгаа жуулчин одоо урсгалын нэмэгдсэнгээс солонгосын үзэсгэлэн за мэдээж одоо хамгийн их одоо хүн амтай хятадын үзэсгэлэнгээс ахуулаад за бүр ингээ Go Mongolia-г сурчлах өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор зүүмд Аз руу хүртэл одоо бид нар Go Mongolia-г сурчилсан. За үүнд нь бол Тайланд, Вьетнам руу сурчилж одоо бас үйл ажиллагааг чиглүүлж ажилласан байдаг. Тэгэхээр яг энэ олон одоо мэдээж одоо яам маань бол бодлогоо тодорхойлоод за ийшээ чиглэж ажиллах ёстой байна. За бид нар яг энэний хүрээнд бид нар маркетинг дээр бид нар яаж хамтарч ажиллаж бидний хийсэн маркетингаас улбаалж жуулчны компаниуд маань яг энэ дээр яаж ажиллах ёстой вэ? Яг энэ чиглэлийн энэ харилцан энэ одоо уялдааны дунд нь одоо төв цэг дээр нь координат хийж байгаа байгууллага гэж ерөөсөө ойлгож 100% болно. За тэгэхээр түрүүн хэллээ бас л энэ дээр маркетинг чиглэсэн нэг шин төрөл болох дэлхий дээр энэ инфлюенсерийн одоо маркетингийг бас л бид нар оруулж одоо яамдуудтай хамтарч хийсэн та бүгд нь мэдж байгаа бол нас дийлийг бид нар бол амжилттай авчирсан. Саяхан хүртэл одоо нэг бас инфлюенсер залуу ирээд бужигнуулаад явж байгаасан. Гэтэл яг энэ нь бол тэр залуу бол одоо биднэрт ямар ч хамаардгүй өөрийнхөө инерцээр орж ирэл ингээл хийгээ явж байгаа хэдий ч гэсэн бид нар бас тэрийг тухайлан яг тиймэрхүү юмыг бол бас зорж хийж байгаа. Тэгэхээр энийг бол маш давуу байдалтай юм энэ маркетингийн шин төрлөдөө яг энийг хэрэгжүүлж чадсанараа энэ одоо тухайлсан улс орнуудаас хүмүүс нь хэрдгийм байна гэдгийг одоо үзүүлчихэж байгаа учраас одоо маркетингийн чиглэлүүд яаж явж байгааг хувь компаниуд хүртэл одоо инфлюенсерийг одоо өөрсдийн хувийн компани шуумаар авчираад өөрийнхөө компанийг сурчилж जैन одоо үзүүлэх гэж байгаа Монгол оронд юу үзүүлэх гэж байгаа тэрийг харуулж байна. За ингэ явж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар бол тал талд ажиллаж байна гэсэн үг. Маш одоо завгүй бөгөөд энэ маркетинг, хүний нөөц, за мэдээж одоо жуулчин маань ирнэ. За жуулчин ирлээ гэхэд бид нар яах вэ? Дид үтсээр бид нар ямар шийдлүүд байх вэ? Ямар юм дээр алдж जैन. За бид нар хүрээд ирсэн жуулчтай орчуулагч нарын бид нар яах вэ? Тээврийн бид нар яах вэ гэд бүх тал дээр одоо манай байгууллага бол нэлээд ачаалттай олчлон бас ажиллаж байна. За баярлалаа. Наранхуу тэргүүнээс за 2024 оны одоо хамгийн их бас жуулчин ирсэн улс бол одоо Солонгос улс бас байна гэж сая судлаач маань хэлж байна. Тэгэхээр Солонгос жуулчдыг Монгол улсад энэ татгаад бас ямар давуу талууд байна? За эдгээр бас давуу талуудыг бид нэр илүү хэрхэн яаж үр ашигтайгаар ашиглах боломжтой байна вэ? Энд дээр тавс мэдээ. За баярлалаа. Солонгос улсын жуулчдын талаар ярих юм бол Солонгос улс чинь ер нь энэ жуулчдын за сул болон давуу талыг хэлж ярил л да. Солонгос улсын жуулчд бол одоо жишээ нь Солонгосын ард түмэн маш их ажилдаг амралтын өдөр цаг их багтай энэ амралтыг одоо аялах гэж гаргаж байгаа тэр цагийг гаргах гэж ер нь маш их юм болдог. Жилдээ одоо төлөвлөлөө 5-7 хоног ингээд өөртөө цаг зарцуулаад ингээд тодорхой бага бүрдүүлээд нэлээд ажил болж байгаад ингээд ирдэг юм ард түмэн байхгүй. Тэгэхээр энэ солонгосчуудыг бид нар одоо богино хугацаанд их юм үзэж जैन их аял одоо юу явж जैन одоо юутай англи жуулчтай ч юм уу те герман жуулчтай ч юм уу гадуур их харьцуулаад яриад байна л да. Тэгвэл эн чинь тухайн улсын өөрийн тэр хүний соёл зан заншлаас эхлээд нөгөө ингээ гаргаж байгаа шийдвэр ялгаа юмнууд одоо өөр байгаа болохоор
тэр аяллахын өдрүүдэд одоо тааруулсан тэр хөтөлбөрөө тур оператор байгууллагууд нь боловсруулад өгөө тэрэндээ тааруулаад ингээ ирж байгаа улсууд тэгэд бас тодорхой хэмжээгээр хамгийн их одоо юу ашиг өгөөж үлдээгээ явж байгаа юм жуулчд байгаа даа байхгүй. Тий. Бас юуны хамгийн явдал чиглэл багтаа гэж байгаа. Дээрээс нь сахилга бат сайтай гэж байгаа. Ийм жуулчд ингээ байгаад байгаа. Тийм болохоор энэ Солонгосын юун дээр бол их боломжтой хандахгүй бол ер нь болохгүй байгаа даа. Ойлголоо. Нэмэлтээр одоо жишээ нь Солонгосоос ирж байгаа, за ер нь олон улсаас ирж байгаа жуулчид маань одоо зуны улирлалт илүүтэй ирж гэнэ үү? Эсвэл өвлийн аялал жуулчлалыг сонирхоо ирж гэнэ үү? Солонгос улсын жуулчдын хувьд бол одоо Солонгос улчин за 2015 оноос эхлээд Монгол оронд төлхөө ирж хэллээ гэж үзэх юм бол одоо ингээд 10 дахь жил рүүгээ ороод дараа түвшин рүүгээ орж эхэлж шүү дээ. Солонгос зах зээл дараа түвшин рүүгээ дараа үеийнхээ аялал жуулчлал руу орж ирж байна. Тэгэхээр зуны 3 сарыг бол яг Солонгос жуулчин яг 5-аас 9 сарыг энэ төр маш их зорж орж ирж байна. Ялангуяа 7-8 сарууд зорж орж ирж байна. Сүүлийн үедэд бол энэ өвлийн аялал жуулчлалгээд 10 сараас эхлээд бүр тасархаа байсан Солонгос жуулчдад. Ялангуяа энэ Солонгос зах зээл дээр ажилладаг тур оператор байгууллагууд бол энэ тал дээр нэлээд төлхөө ажиллаад өвлийн хөтөлбөр энтрийг ер нь гаргая ингэж зохицуулъя гэж жишээ нь баазуудтайгаа яриад та нар өвлдөө ажиллаж байгаа бол бид нэр өвлийн жуулчдыг явуулаач гэдэг юм уу аль болох ингээд таслахгүй явуулах гээд хичээж байна, эхэлж байна. Сая өнгөрсөн 2024-с 2025 оны өвлийн улиралд ер нь Солонгос жуулчин ер нь нэг зогссонгүй байгууллага болгоо ер нь доор бүрнээ нэг 2-3 багтаа байлаа. Ялангуяа хөвсгөлийн баазууд төвийн энэ бид нар юуны төвийн тойрог гэж ярьдаг те арангай, урангаан баазууд, тэрэлжийн баазууд энэ дээр бол яг хариултыг бол өгч чадна. Энэ бид нар бол амарсангүй Солонгос жуулчид ер нь тасралтгүй ирлээ гэдгийг бол ер нь яг баттай хэлнэ. За баярлалаа. Дараагийн асуултыг би за гомсүрэн захирлаас за ийм аялал жуулчлалын хүрээнд энэ төрлүүдийн асуудлууд бас нэлээд сүүлийн үед яригадаад байгаа тийм. За яг Монгол улсыг зорж ирж байгаа хүмүүс маань илүү адал явдалт ч юм уу эсвэл одоо энэ байгаль ихтлгээтэй танилцах ч юм уу, нүүдэлчин соёлтой танилцах ч юм уу. Энэ одоо ирж байгаа жуулчид маань яг юуг аль бүс нутгийг ямар газруудыг үзэхээр илүүтэй бас ирж гэнэ вэ? За мөн одоо сая бас ярьсан томоохон бодлого стратегитэй хувийн хвшлийн компанийн хувьд хэрхэн уялдаа холбоотой ажиллаж байна вэ? За баярлалаа. Монгол улсыг зорин ирж байгаа нийт жуулчдын тоог мэдээж сая статистик тоогоор ярьлаа. Яг ирж байгаа хүмүүсийн одоо жуулчдын тоогоор бид нэр ингээд төрөл контентоор нь үзэх юм бол тийм ээ. Мэдээж нөгөө Монгол улсын хэмжээнд Go Mongolia гэдэг хүрээнд ор ингээд авчингууд хавар намрын үе болон өвлийн гэдэг дөрөв улирлын үг бас аягүй сонирхдаг болчихжээ. Зөвхөн зундаа одоо 6-аас 8 сар 9 сар хүргээ хай сизон дээр ирэхэ болоод Монголын одоо юу гэдэг намрыг үзэх гэж. Мөн дээрэс нь одоо юу гэдгийг улирал хамааруулсан байдлаар ингээд орж ирж байна. Дээрэс нь аль жуулчлалын нөгөө үйлчлэгээ маань аягүй сайжирч эхэлж байгаа. Одоо байр шүүгчгийн газраас эхлүүлээд бидний үйлчлэгээний чанарууд хүртэл өмнөх жилүүдэд бодох юм бол ингээд жил болох ахт тусам сайжраад явж байгаа. Энтэй холбоотойгоор нөгөө жуулчдын маань ирэх тоон ахаад эргүүлээд дараа жил энэ одоо юу гэдэг компаниараа дахиж үйлчлүүлээ гэдэг ийм одоо сэжмүүдийг айгүйх гаргаж ирсэн байгаа. За мөн дээрэс нь аль жуулчлалын ивенттэй холбоотой одоо Монголын соёлыг сурчлах. За дээрэс нь сүүлийн жилүүдэд маш их бас гараад байгаа нь бүрэгдийн баяр гэх мэтчлэн тийм ингээд баярууд дээр айгүйх оролцох юм явуулсан байгаа. За тэгээд 7 сард одоо жишээ нь магадгүй нөгөө наадмыг үзэх жуулчдын ирбэлзэл маш их болцсон. Энтэй холбоотойгоор одоо намар хүртэл гэдэг ч юм уу. Ер нь зүгээр дундаж жуулчдын ирж байгаа тоог үзэхээр зэрэг хуучин болд нэг 4-5 хоног ч юм ингээд богино хугацаараа аялдаг байсан бол нийт жуулчдын хэмжээнд ярьж байгаа шүү тийм ээ. Энэ нь болохоор зэрэг ахаа хугацаа нь ингээд урт болоод байгаа. За ингээд тойрон аяллууд хийдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар ингээд гарч ирж байгаа. Тэгээд аялал жуулчлалын хувьд бол одоо өвлийн аялал жуулчлалыг бас бид нар тодорхой хэмжээгээр бас жуулчин компанийн хэмжээнд ч юм уу те татан төвлөрүүлээд байгаа. Энэ нь өөрөө яаж ийн гэхээр зэрэг Монголд ирж байгаа жуулчдын югаар одоо байршуулах үйлчлэгээний газар гэж үзэх юм бол бид нар чинь бас өвөл ажилтдаг жуулчны баазаараа илүү хангах зориулттайгаар ингэ явж байгаа. За өвөл одоо магадгүй нөгөө хөдөө ор нутаг болон Улаанбаатар хотод ойролцоо байгаа жуулчдын югаар явах юм бол нөгөө утаанаас хол гэдэг шиг одоо утаа ярил арай өөр сэдв болоо явчих байна. Гэхдээ нөгөө өвлийн Монгол улсын өвлийн одоо юу гэдгийг цаг агаарын байдал бол бусад орнуудтай харьцуулах юм бол арай өөр өвөрмөц байдгаараа илүү давуу талтайгаар жижиг да. За баярлалаа. За өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань 2 сая жуулчин сэдвийн хүрээнд ярилцж байна. За 2024 он бол
Монгол улс түүхэндээ хамгийн олон буюу 808 мянган жуулчин мөнгө хүлээн авсан юм байна. За мөн одоо энэхүү хүлээж авсан үр дүнд бол дотоодын эдийн засагт бол 1.6 тэрбум $ын орлогыг бүрдүүлж ирсэн байна гэдэг. За тэгэхээр бид бүхэн хэсэг завсарлаад 2 дугаар хэсгээр дотоодын аялал жуулчлалд тулгамдж байгаа асуудлуудын талаар бас наривчлан ярилцуулна. Бидэнтэй хамтаага үзэгч та бүхэнд баярлалаа. За өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань 2 сая жуулчин сэдвийн хүрээнд ярилцж байна. За 2 дугаар хэсгийн хамгийн ихний асуултыг би Ербахад судлаачаас эхэлчихсэн үе гэдэг. За сая бид 1-р хэсгээр 808 мянган жуулчин хүлээж авлаа гэдэг. Тэгэхээр энэ тоог хаанаас хэрхэн яаж гаргадаг? Энэ талаар бас та нэг мэдээлэл өгвөл. За мөн одоо Монгол улсаас суралцгаж ирсэн оюутнууд ч юм уу те залуучууд бас энэ тоонд ордгоо хэрхэн яаж гаргадаг тал дээр тавсан мэдээлэл дэлгэрэнгүй өгвөл. За энэ тоог задлж тайлбарлах юм бол Монгол улсад ирсэн зорчигчдыг хил хамгаалалт иргэн газраар 2022 оноос өмнө болохоор 8 ангиллаар бүртгэдэг байсан. Одоо бол ангиллын задаргаа нөөцлөд 12 болцсон байгаа. За энэ дотроос бол байнгын орчин суугч, суралцах, ажиллах гэсэн 3 категори хасаад үлдсэнийг нь болохоор жуулчин гэж тэмдэглэж авч үлдэж байгаа. Тэгээ за энэ яг одоо 808 мянган жуулчин хүлээж авлаа гэхэд бол нийгэм даяараа энэ тоонд итгэдэггүй хандлага бол байгаад байдаг. Одоо ганцхан нийгэм даяар биш манай аюулчин салбарын хэмжээнд бас итгэдэг хүмүүс бол байгаад байдаг. Тэгэхээр энэ 808 мянга гэдэг тоо бол хэрэг бодиттой вэ гэдэг талаас судлаачдын дүгнээс задлж ярихыг хичээе. За хамгийн түрүүнд энэ тоог ингээд Баттай юу гэж задлж үзэхийн тулд түүхийг жоохон товчхон тоомлох шаардлага гарна. Ер нь 1999 оноос хойш Монгол улсад ирсэн жуулчин тоог 10 жилийн интервалаар ингээд авч үзэх юм бол 99 онд 113 орноос 154 мянган жуулчин ирсэн байдаг. За эний одоо топ 10 орноос ирсэн жуулчинтой 92%-ийг бүрдүүлсэн байдаг. За 1000-аас дээш жуулчин илгээсэн орн гэвэл нэг 10 хүн, түүний 5 нь Европоос байсан. За 2009 онд яасан мэхээр 156 болж нэмэгдсэн. Жуулчинтой 411-т хүрсэн. За 2019 онд яасан мэхээр 170 орноос 576 мянга жуулчин ирсэн. За энэ бол ковидын өмнөх жил. За тэгэнгүүтэл бид нар 2014 онд одоо судлаачдын зүгээс динамик шинжилгээ, регресийн шинжилгээг хийж үзэхэд 2030 он гэхэд Монгол улсад ирэх жуулчинтай хэд болох вэ гэдэг ингээд органик өсөлтөөр харж үзэхэд 2027 онд за 1 сая одоо 2025 гэхэд 726 мянган жуулчин ирнэ гэсэн тооцоолыг гаргаж ирсэн. Тухайн үед ковид болно гэж мэдээгүй. Янз бүрийн олон улсын асуудал болно гэж мэдээгүй. Яг жинхэнэ олон жилийн органик дүгнэлт дээр байхад ийм асуудал гарч ирсэн. Тухайн үед бол та үед санаж байгаа Улаанбаатар хотын хүрээнд Найрсаг Улаанбаатаргаас хөтөлбөр батлагдж байсан. Тухайн үед амбиц нь болохоор 5 сая жуулчныг хүлээж авна гэж гарч ирсэн. Тэгэхээр 2 сая жуулчин гэдэг маань тийм нэг хол тоо бол биш юм. За одоо 2024 оны байдлаар 808 мянга гэдэг маань ерөнхийдөө бол угаасаа 10 хэдэн жилийн өмнө л ирхэн тодорхой байсан тоо гэж хэлж болно. Энэ дээр нэг эргэлзээд байх зүйл бол байхгүй. Энэ дотор ганц эргэлзээд байгаа зүйл нь болохоор хилээр орж ирсэн бүхэн жуулчнууд гэдэг дээр хүмүүс их яагаад байгаа. Олон улсын одоо нүүбийн одоо харьяаны дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас зөвлөдөг стандартын дагуу бол улсын хилээр орж ирсэн жуулчныг 24 цагаас бага 24 цагаас их 183 хоногоос дээшээ гэсэн 3 ангиллаар бүртгэх ёстой байдаг. Харамсалтай нь Монгол улсад орж ирсэн жуулчдыг 1 ангиллаар бүртгэж байгаа. Өөрөөр хэлбэл одоо жуулчин гэдэг том нь болохоор ийм томьёотой шүү дээ, тэ. Нэг 24 цагаас дээшээгээ 183 хоног хүртэлх хугацаанд өөрийн орчин байгаа газраас тодорхой зорилго аялаад буцаад ирж байгаа бол жуулчин гэж байна. Тэгвэл 24 цагаас бага хугацаанд орж ирсэн хүнийг хин гэж хэлэх вэ гэдэг асуудал гарч ирнэ, тэ. Энийг бол олон улсын нэртэй юм болохоор same day visitor буюу нэг өдрийн гийчин гэсэн юм байгаа. Гийчин энэ жуулчин мөн үгүй бол мөн. Ягаад гэх юм бол хүн тодорхой зорилгоор аялал хийсэн бол хоол идэн тодорхой хэмжээний одоо ингээд тээврийн хэрэгсэл ашиглана, шаардлага гарвал хоноглоно. За энэ аялал жуулчин 3 үндсэн шаардлагыг хоёрыг хангаж байгаа гэсэн. Тэр энэ бүгдийг бол бид нар жуулчнаас хасаад ажиж болохгүй. Олон улсын стандарт аргачлалын дагуу бид нар бол явах хэрэгтэй. Энэ аргачлалын дагуу гараад ирэх юм бол 808,956 хүн Монгол улсад ирсэн гэж гараад байгаа. За тэгвэл бизнесийн байгууллага ялангуяа тур операторууд болохоор тэгвэл энийг хідэн ингээд тур оператор дамжаад ирсэн бэ гэдэг асуултыг тавьдаг. За яг статистикийн үндэсний ороонд бүртгэгдсэн тоогоор бол 2024 онд 389 мянган яг жуулчлал гэдэг ангиллаар виз аваад ороод ирсэн байна гэж байгаа. За мэдээж энэ ангиллаар виз аваад ороод ирсэн ч гэсэн тур оператор буюу одоо бизнесийн байгууллага сонгохгүй байх магадaltaй гэж байна. Тэгээд судлаачдын зүгээс бид нар болохоор тооцоолт хийж үзээд багада өнгөрсөн жил 103 мянган хүн яг цэвэр тур оператор буюу багц аялын хөтөлбөрөөр худалдаж аваад Монгол улсын хэмжээнд аялсан гэж үзэж байгаа. Мэдээж бусад ирсэн хүмүүс болохоор
одоо их хэмжээний орлого оруулах хүчсэн Монгол улсын эдийн засаг тодорхой хэмжээний орлого оруулсан гэж байгаа. За дараагийн хэсгээр би ингээд 2 сая жуулчин боломжтой юу гэдэг дээр хүмүүс тодорхой хэмжээний нэг тайлбар хийлье гэж бодож байна. За боломжтой юу гэвэл боломжтой. За бид нар ковидоос өмнө болохоор 30 жилийн хугацаанд ямар юутай байсан бэхээр тоо чухал уу чанар чухал уу гэж бид нар болоо ярьдаг байсан. Ягаад гэх юм бол Монгол улсад ирсэн ихэнх жуулчин нь болохоор Европоос ирдэг илүү чанартай. Тэр удаас улсын бодлого ч гэсэн чанарт илүү чухалж ирсэн болов гэж хаардаг юм. Масс жуулчдад хэрэггүй ерөнхийдөө бол мөнгө их оруулдаг одоо мөнгө сайтай жуулчдын авах нь чухал гэж үзэж байсан. Гэхдээ Монгол улсын эдийн газар зүйн байрлалын аваад үзэх юм бол Аз ТV-ийн зүүн өмнөд Азад байрлаж байгаа тийм ээ. Монгол улсыг тойроод 5 цагийн нислэгийн зайтай буюу 1-2 цагийн зөрүүтэй зайн дээр болохоор дэлхийн нийт хүн амын тэн хагас нь 4 тэрбум хүн амьдарч байгаа. Манай урд хөршид болохоор 1.4 тэрбум, хойд хөршид 156 сая хүн амьдарч байгаа. За урттд нь ингээд хамгийн ойрхон 3 дахь 4 дахь хөршид болохоор Солонгос 56 сая, Японд 129 сая андуураг бол тий. Мэдээж энтгийн бусад авч үзэх юм бол масс жуулчдаас зүхтах тэрийг авахгүй байх ямар ч үндэслэл байхгүй гэсэн. Тэгэхээр бид нар хүссэн үсээгүй масс жуулчдыг л авах бас өөр сонголт байна. Тэгвэл масс жуулчдыг авах нь Монгол улсын эдийн засгт хэрэгтэй юу гэдэг асуулт байна. Би бол судлаачийн зүгээс хэрэгтэй гэж хэлнэ. Ягаад гэх юм бол бид нар нийтээрээ үндэстнэрээ жуулчин гэдэг ойлголтыг ойлгохын тулд бидэрт эхлээд гадаад хүмүүсийг нэг удаа ирүүлж үзүүлэх нь зөв. Тэгээ масс жуулчид олноороо ирээд ирэх юм бол одоо нийтээрээ бид нар болохоор аял жуулчны ойлгоод эхэлнэ. За жуулчид ийм мөр өгөөжтэй байна. Эхний байдлаар ойлгож ирсний дараа бид нар дараагийн одоо үйлчлэгээ стандарт, дид бүтээс бусад зүйлийг ойлгоод эхлээд илүү одоо улс даяараа магадгүй 2 сая дараа нь 5 сая жуулчныг авахын тулд ирмэлцэх болно гэсэн юм юутай байгаа. За 3 дахь хэсгээр би бас дахиад нэг зүйлийг тэмдэглэмээр байгаа. За тэгвэл ковидын дараа 808 мянган жуулчин ирсэн гэдэгт хүмүүс итгэхгүй л байх шиг байна. За ер нь бол органик өсөлтөөр энэ бол угаасаа 2025 онд 726 мянга хүрэх ёстой байсан. Энэ дээр бол судлаач одоо хүн болгон регрессийн динамик шинжилгээ хийгээд үзэж болно. Энэ дээр нэг зөрүү бол гарагдчихгүй. Тэгвэл энэ хэдэн 100 мянга орчмын жуулчны өрсөлдөнд яаж бий болсон бэ гэдэг болохоор олон улсын геополитикийн асуудал бол энэ дээр нөлөөлж байгаа. Жишээлбэл одоо ингээ Орос Украины дайны асуудал бол хамгийн хүчтэй нөлөөсөн. Энэ Европын улс Монгол улсууд ирсэн жуулчтай бол одоо хүртэл 50% нь хүрэхгүй явж байгаа. Жишээл Америкийн жуулчин 4000 гаруй байгаа. Германы жуулчид бол 4000 гаруй бага байгаа. Францын жуулчид бол 6000 гаруй бага байгаа. 2019 оныг 2024-нд харьцуулах юм бол. За энэ дээр Таиланд, Испани, Польш, Шинэ Зеланд, Нидерланд, Малайз, Итали, Индик гэх маш олоннууд бол 19 оны төвшинг бол даваагүй байгаа. Гэхдээ нөгөө талдаа одоо дайны нөлөөгөөр гэх юм бол эсвэл бүс нутгийн одоо геополитикийн асуудлаар нөлөөгөөр гэх юм бол Оросын жуулчид маш их орж ирж байгаа. Хятадын жуулчид орж ирж байгаа. Нөгөө талаас Хятад улс бол бүгд найрамд Солонгос ард улсын одоо жуулчдад визийн нөхцөлөө чангатгсан. Яндуураг бол 2022 онд. Түүнээс улбатаагаар одоо Солонгосын жуулчид Монгол руу илүү одоо Хятад гэж Монгол руу сонгож орж ирэх аялах нөхцөл нь бас бүрдсэн гэсэн. Үүнээс одоо Төв Азийн жуулчид бас жишээлбэл Узбекийн жуулчид бол 4000-д авчлаа. Киргизийн жуулчид бол 3500-д авчлаа. За Беларусын жуулчид бол одоо 8000 орчим хүрээд одоо байнгын өрсөлдөлттэй. Тий, голлог зах зээлийн 8-д ороод ирж байна. Топ 10-д ороод ирж байна. Гэх мэт ингээд улсуудын юунууд бол өсөж байна. Тэгэхээр энэ бол олон улсын геополитикийн асуудал байна. Эндээс бид нар зогтох боломжгүй. Эсрэгээр энэ жуулчдыг татаж аваад одоо энэ юугаа болохоор масс жуулчтай бол авахаас өөр сонголттой. Энэ яваанда эхлээд масс жуулчанд хөгжөөд дараа нь үндэстнэрээ ойлгосны дараа илүү чанартай юуруу явна гэж би бодож байна. За баярлалаа судлаачд. Дараагийн асуулт би Нархуу тэргүүнээс гээд. За яг Солонгос улсын жуулчид маань орж ирээд за Монгол улсад үйлчлэгээ авахад орчин нөхцөл за ялангуяа энэ үйлчлэгээн дээр бас толгомдож байгаа асуудлууд. За мөн жуулчдын маань тухайн одоо хэлж байгаа бас шүүмц ч юм уу сэтгэл ер нь ямар байдаг вэ? Тулгамж байгаа асуудлууд бол ер нь маш их байгаа л да. Гэхдээ яг одоогийн байдлаар хамгийн ихний тулгамж байгаа асуудлуудад бидэнд одоо яг дид бүтц байна, зам харгуу байна, зам зуурын нойлууд байна тий. Одоо жишээ саяхан манай нэг жуулч дундаас нэг солонгосгүй хэлж байгаа юм л да. Зам зуурын нойлууд айгүй муу байгаад байна. Тийм дунд нь яг ингээд нэг ирчүүд гараад ингээд тал дээр бид нар бизнесч болдгоо эмэгтэй хүний хувьд айгүй хэцүү байна гэдэг ингээд ярьсан. Энэ бол яг л бод адил. Тийм болохоор бид нар энэ улсаас тэмцсэн энэ отор төцөг зам зуурын юунууд энтрийг бол их сайн хийх ёстой. Нойл дүүшүүдийг бол их сайн хийх ёстой. Одоо цаг явж байгаад нэг цаг амардаг штэ. Тий. Тэрэн дээр тэр ер нь нойлуудыг их сайн
болох ёстой. Ялангуяа энэ масс аяллаа жуулчлал дээр автобус дүүрэн жуулчаа аваад бид нэг гараад авхдаг. Тэгэнгүүтээ явж байгаад юу байдгүй, нойлын асуудалтай байдаг. Тэгээд ингээд орон нутгийн дотоодын хүмүүс шиг ингээд одоо виза гэдэг ихэл бол энэ бол маш асар бүтүүлэх юу байдаг. Эндээсээ эргээд бид нэр алсын нөлөөгөөр тойроод буцаад нөгөө жуулчд ирэхэ байх үндслэн дээр тавигдчихдаг байхгүй. Тэгэхээр энийг бол хамгийн ихний асуудал энэ нойлын тулгымцсан асуудал, зам харгуун тулгымцсан асуудлууд энэ төр бол их байгаа. Баярлалаа. За би дараагийн асуултыг мэргэжлийн холбооноос мөнх тасан дэд ерөнхийлөгчөөс сууя. За дэд бүтцийн асуудлыг бас сая ярьлаа. За үүн дээр Монгол улс сая одоо бүсчлэн хөгжлийн уулзалтууд чуулганыг маш ихээр бас хийж байна. За энэ дунд бас гарч байгаа шийдвэрүүд бол онцлог бас бүсээр нь өөрсдөө аялал жуулчлалын тэргүүлэх чиглэл гэж нэгт тодорхойлж байна. Хоёрт бол 100 км дотомд одоо 0 болон дэд бүтцийн асуудлыг бас шийдвэрлэнэ гэдэг. Ингээд энэ бодлогын бас ажлууд хэрэгжиж явж байна. Тэгэхээр энэ маань өөрөө энэ тал дээр та нэгт мэдээлэл өгье. Хоёрт дэд бүтцийн тулгамдж байгаа асуудал дээр мөн таны хувьд одоо дэд бүтц хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажилладаг хүний хувьд ямар асуудлууд тодорхойлсон? За түрүүн хэлсэн Эрбахит судлаач маань маш их одоо сайн тоо гаргалгаатай юм ярьлаа. Бас баярлалаа. За ер нь бол 800 мянган жуулчин хаагур ороод байна гэдэг нь бас их чухал байна. За бид нар бол мэдээж одоо хоёр хөршийн одоо геополитикийн асуудлаас болоод нэг юм хаагдчихсан. Тэр нь юу вэ гэхээр бид нар бол галт тэргээр ирдэг жуулчтай алдагдсан. Бүрэн алдагдсан. За гэтэл галт тэргээр ирдэг энэ жуулчдыг одоо бид нар яаж бидний жуулчны салбарыг нөхөх вэ гэдэг дээр бол энэ одоо юуны агаарын тээврийн либералчлал бол бид маш их том нөлөө үзүүлсэн. За магадгүй одоо биднэрт бол ганцхан Мят компани, ганцхан Кореа Air гэдэг байсан бол өнөөдөр одоо маш олон одоо нэг 10 хүрлээ гэж одоогийн байдлаар тий авиакомпани манайхтай харилцан хамтан ажиллаж байна. За тэгэхээр ер нь бол 808 мянган жуулчны одоо яг 51.9 хүн буян тухай хэлийн бомтор орж ирж байна гэсэн. 51.9. За ер нь одоо замын үүдийн бомтор бол одоо замын үүд одоо юуны алтан булгийн хилээр бол одоо бас одоо зөнхөх юу масс нь орж ирж байгаа. Гэхдээ ер нь бол замын үүдийн бомтор бол одоо 11.5% жуулч нь орж ирсэн байна. За ингээд тэгээд одоо тойрсон бүх бомтуудаар ингээд хуваагаад үзэхэд бол ер нь 50% нь одоо нисэх онгоцоор буудлаа хийж байна. 50% нь одоо бомтуудаар орж ирж байна. За бид нар бол яг энэ дээр чиглэсэн одоо энэ агаарын тээвэр дээр чиглэсэн одоо энэ бодлого дээр бол одоо Мят компанитай иргэний нисхийн газартай бол үнэхээр талархалтай хандж байгаа. Яагаад гэвэл тэд нар маань одоо энэ эрх сувгийн өөрөө нэг бий болгож өгсөн. Тэгээд тухайн засгийн газрын шийдвэрүүд ч гэсэн маш оновч байсан гэж харж байгаа. За тэгэхээр одоо бид нар яг яах вэ гэж байгаа. Бид нар жуулчин 2 сая жуулчин аавна гэдэг те. 2 сая жуулчин аавна гэдэг маань өөрөө тэр чигээр дид бүтцийн логистикийн асуудал байхгүй. Тэгэхээр логистикийн асуудлаа бид нар маш сайн зэгцтэй явуулах хэрэгтэй. За бид нар мэдээж одоо авиакомпанийнхаа тоог нэмүүлэх ёстой, давтамжийг нэмүүлэх ёстой. За хүлээж авж байгаа нисэх онгоцны буудлын өөрөө бас гейтүүдэд томросох ёстой. Тэр асуудалгүй гаргаж оруулдаг байх ёстой. За дээрэс нь эрдсэн жуулчин өнөөдөр хаана очиж хаашаа амрах вэ гэдэг энэ явах асуудал дээр нь одоо зам харгуун асуудал гарч ирнэ. За хамгийн одоо нэг номерт одоо бидний бүр номер 1 одоо улаангаар ласцсан байгаа түрүүн одоо нархуу одоо тэргүүний хэлдэг 0-ийн асуудал. Бид нар одоо яг одоо түрүүн Эрбахит хэллээ маш олон жуулчин Монгол руу явах одоо хүсэлттэй хятад иргэд тэнд байна. Гэтэл тэнд одоо маш easy байдлаар явах тийм асуудлын л одоо бид нар гаргаад тавиад өгчих юм бол бид нар бол одоо тэн дээр нь менежмент хийхэд л одоо бидний энэ 2 сая жуулчингийн зорилт бол баг тэр авиас л гараад ирэх л баг хандлага харагдаж байгаа. Гэхдээ мэдээж бид нар хамгийн түр хэллээ чанартай жуулчин гэдэг яригддаг одоо мэдээж Европ, Америкийн чиглэсэн жуулчдын чиглэлийн урсгалыг бол бид нар мэдээж алдахгүй. Энэ чиглэл дээр ажиллахын тулд мэргэжлийн холбооны салбар холбоотууд маш сайн ажиллаж байгаа. Одоо манай салбар холбоотууд одоо Солонгос салбар холбоо, Хятад салбар холбоо, Европ зах зээл дээр ажилладаг, зүүн өмнөд ажил дээр ажилладаг, Япон зах салбар холбоо, Америк салбар холбоо гэдэг бүгд дорноо энэ одоо ажлуудыг дорноо уялдаатай хоорондоо энэ соёл спорт аяж жуулч залуучуудынхаа яамтай тохиролцож
одоо бид нар жилдээ одоо гэрээ байгуулж тэрнийхээ одоо гэрээнийхээ дагуу үзэсгэлэн яарамд оролцоод Go Mongolia брэндээ сурчлаад мөнгө ингээд явж байгаа гэсэн. Баярлалаа. За би дараагийн асуултыг гомсуурын захирлаас за хувийн эмчлийн хүрээнд за бид ер нь 2 сая жуулчин хүлээж авах боломжтой юу? За мөн одоо хувийн эмчлийн хүрээнд таавал жуулчин хүлээж аваад хамгийн их ойрхон ажиллаж байгаа хүний хувьд тулгамдж байгаа асуудлууд юу вэ? За баярлалаа. 2 сая жуулчин хүлээж авах бол мэдээж Монгол улсын хэмжээнд бол боломжтой. Гэхдээ бид нэр мөн сая одоо гэдгийг эрхмүүдийн бас ярьж байгаа асуудлуудаас нэмэгдүүлээд одоо мэдээж хангаан болон хил орчмын бүсүүдийн аялал жуулчлалыг хөгжүүлэх энэ дотроо ахиад нөгөө зам дагах үйлчлэгээ цогцлборуудыг бий болгох шаардлагатай. Энэ өөрөө бас тухайн жуулчдыг сая л одоо яг ярьдаг шиг тийм ээ нөгөө ариун цэврийн асуудал яригдж эхэлнэ гэх мэтлээ ингээд яг зам дагах хөдөө орон нутгуудаар явж байгаа. За бүр ингээд деталь ярил маш олон юмуд гарч ирнэ тийм ээ цогцлбор байдлаар нь бид нар шийдэх хэрэгтэй байна. За дээрэс нь Улаанбаатар хотод болон хөдөө орон нутгад байрших үйлчлэгээний газруудыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ өөрөө бас том асуудал болж байгаа. Групп жуулчд ирдэг яг одоо юу гэдгийг хээр очиж байрлаж байгаа сонирхож байгаа хүмүүс бас байгаа. Нөгөө талдаа илүү үйлчилгээн дээр илүү анхаарсан жуулчд бас байгаа. Тэгээ энэ дээр илүү нөгөө байрших үйлчлэгээний газруудыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. За тийшээ зорчиж байгаа зам тэмдэглэгээнүүдийг бас нэмэгдүүлнэ. Энэ чинь зарим нэг гайдтай гайдгүйгээ янз бүр чөлөөт болон хөтөлбөртэйгээ олон аяллаа хэсэг орчиж байгаа шүү дээ. За хөтөлбөртэй аялал дээр бид нар ярих юм бол бас нөгөө гайд хөтлөгчүүдийн одоо хөтчүүдийг чадахжуулах шаардлагатай болж байгаа. За хэлний асуудлаас эхлээд маш олон юм яригдана тийм ээ. За тэгээд хамгийн бас нэг яг нислэгтэй холбоотойгоор буюу нэг зүйл ярихад бол Аз зах зээлээс буюу цаатлаас эхлэлтэй нислэгүүд маш ихээр байгаа. Солонгосоос эхлэлтэй, Японоос эхлэлтэй. Энийгээ дагаад бид нар бас яг Европ зах зээлээс ирж байгаа нислэгүүдийн тоог нэмэгдүүлэх боломж нь байгаа юу? Энийг бас нэмэгдүүлвэл бас нөгөө саяны ярьдаг quality гэдэг шиг нөгөө чанартай жуулчд маань бас ирэх боломж нь байна гэж харж байна. Аж ахуйн нэгж болон одоо энэ хувийн хөгжлийн талаас бол тэр мэдээж нөгөө нэг хот орчмын болон хөдөө орон нутгийн хөгжил бол дагаад маш олон стилээр явах учраас энэ ингээд маш их эрэг үр дүнгууд. Тийм. Баярлалаа. За 2 дугаар хэсгийн сүүлийн асуултыг Саруул дараагаас. За 2023-аас 25 оныг бол Монгол зочлох жил болгон зарлаад. За үүний хүрээнд бол виз одоо шаардлагаас чөлөөлөх улсын тоог 34-оор нэмээд за энэ бол нэг 60 орчим бараг 70 орчим одоо улс болчихж байгаа. Тэгэхээр эдгээр улсын иргэд бол олон нийтийн хэвлэл мэдээллээр сошиалс дамжуулан мэдээлэл авч байгаа. Тэгэхээр яг энэхүү одоо манай энэ сурталчилгаа мэдээллийн урсгал дээр ер нь тулгамдж байгаа асуудлууд юу байна вэ? Ер нь тулгамдсан асуудал харьцангуй бага. Яагаад вэ гэхээр бид нар 24 онд бид нар бас нэлээд том судалгаа хийсэн. Мэдээж ер нь бол нөгөө тухайн компанид ажлыг эхлүүлэхдээ бас нэлээд бейслайн судалгаанууд хийж иж ямар зах зээл гэдэг оновчлоо одоо илүү наривчлж ажиллаж байгаа. 24 оны судалгаараас харахад одоо тэр нөгөө 808 мянган зочид те одоо яг жуулчид яг ирсэн байж тээ тэр нь яг тоомоогоор ингээл задлаад бас асуултын тэмдэг болж байгаа дээр бол би бас баттгах нэг хэдэн тоо та бүхэн хуваалцъя гэж бодлоо л та. 24 оны хийсэн судалгаагаар ерөөсөө бидний нөгөө нэг түрүүн дурдсан компанид ажиллах хамтралуудын хүрээнд нөгөө олон хэдэн зуун сая хүмүүс маань мэдээллүүдийг авсныхаа үндсэн дээр Монголын талаарх эерэг сэтгэл нь өмнөхөөсөө 82% нэмэгдсэн байна. За дээрэс нь бид нар чинь нөгөө нэг компани маркетинг сурталчилгаач ерөөсөө мэдлэг мэдээлэл боловсрол олгох шүү дээ тий. Тэгсэн чинь Монгол улсын талаарх ойлголт нь 57% нэмэгдсэн байна. За тэгээд дээрэс нь одоо нийт тэр хүмүүсийн маань 31 орчим хувь нь ерөөсөө Монгол бас маш хурдтай хөгжиж байгаа destination чиглэл юм байна гэдэг ойлголттой болсон байна. За тэгээд Монгол улсын талаарх одоо мэдлэгийнхэн цаар хүрээ нь ингээд 81 орчим хувь нь за ерөөсөө энэ Монгол руу очивол айгүй гоё одоо бүс нутаг юм байна гэдэг мэдлэгийг аваад тэр дундаасаа шийдвэр гаргалт нь 36 орчим хувь нь болонгууд ерөөсөө би шиг очиж аялье гэдэг шийдвэрийг тухайн мэдээллийг авсныхаа үндсэн дээр гаргасан байна. За ингээд 45 орчим хувь нь болонгууд бизнес хөрөнгө оруулалт хийхэд ер нь бас таатай байж магадгүй юм шиг байна гэдэг ойлголтуудыг авсан байгаа байхгүй юу. Тэгэхээр яг саяны тоо статистик бол мэдээж хөндлөнгийн нөгөө нэг томоохон судалгааны байгууллага хийсэн судалгаан дээр үндэслээд яг түрүүний одоо жишээ нь 808 мянга бол үнэхээр ирсэн юм аа. За магадгүй 2030 он гэхэд үнэхээр энэ бид нар трендээ бариад улам энэ үүнийгээ бид нар 2025 онд улам илүү түгээн дэлгэрүүлээд цар хүрээгээ томруулаад ажиллах юм бол 2030 он бол 2 сая байтугай биднийг хүлээж авах боломжтой гэж бидний зүгээс бол харж байгаа. За баярлалаа. За өнөөдөр нүүдэлшил нэвтрүүлэг маань 2 сая жуулчин сэдвийн хүрээнд
холбогдох зочдтой хэлцүүлгийг өрнүүлж байна. За хэсэг завсарлаад 3 дугаар хэсэгт бид өхөн шийдлийг хамтдаа хэлцэн ярилцуулна. Бидэнтэй хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань өнөөдөр 2 сая жуулчин сэдвийн хүрээнд хэлцүүлгээ өрнүүлж байна. За 3 дугаар хэсэгт бид өхөн 1-2 дугаар хэсэгт яригдсан тулгамдж буй асуудлуудыг бол хамтдаа тодорхойлж гаргаж ирлээ. Тэгэхээр бид өхөн хамтдаа шийдлийг ярилцах болно. За хамгийн эхний асуултыг саруул дараагаас эхлээд за бидэнд одоо яг тулгамдж буй асуудал дээр ямар шийдлийг санал болгох вэ? За хамгийн түрүүнд ер нь бол би яг нөгөө Монголын үндэсний брендинг гэдэг өнцгөөсөө л яг та бүхэнд шийдэл санал болгоё гэж бодож байна. За тэр нь юу гэхээр түрүү хэлсэнчлэн одоо Монгол улсын үндэсний брендинг гэхээр бүх хүмүүсийн өмч байхгүй юу? Нийтийн өмч, бүх нийтийн өмч. Тэгэхээр бид нар нэгдсэн нэг цонхны бодлогоор гэдэг шиг бид нар яг Монгол гэдэг тодорхойлцсон байгаа энэ брендинг чинь бид нар дотоодын ижилсэл олон улсын түвшинд болохоор бидний ондоошлох байхгүй юу. Тэгэхээр гаднаас ирж байгаа нөгөө жуулчдын ингээд journey-гээр нь харах юм бол ерөөсөө бүгдээр адилхан аэропорт дээр буухад Мятын онгоцонд суухад ерөөсөө Go Mongolia гэдэг л нэгдсэн том далбаандор бүх мессежүүдийг нь явах юм бол энэ нь том дүр зургаараа айгүй цогц байдлаар харагдана. Хэрэглэгч талаасаа одоо Монголд ирж байгаа жуулчин талаасаа. Тэгэхээр миний тавих гэдэг шийдэл нь юу вэ гэхээр бүх оролцогч талууд аялал жуулчлалынхан маань, тээврийнхэн маань одоо хүн болгомоор энийг ингээд төлөөлөл болгоод өөрсдөөртөөхөө төвшөндөө яг Монгол гэхээр надад юу илээ те яагаад Go Mongolia яагаад үргэлж бид нар ингээд зогсолтгүй ирч хүчтэй ингээд мөнхөд хөдөлгөөнд оршоод байгаа юм гэдгийг өөрийнхөө төвшөнд айгүй гой хүлээж аваад тэгэл тэрийгээ ингээд илэрхийлээд явах нь ерөөсөө айгүй том одоо нэг цонхны бодлого цогцоороо эргээд бид нар Монгол улсын брендинг айгүй зөв өнцгөөс харагдана. Бид нар яг дотоод ингээд асуудал ярих юм бол угаасаа дуусахгүй. Гэхдээ яаж байгаа болж байгаа бүтэж байгаа бүх гой сайхан зүйлээ бид нар урдаа барьж гарах вэ гэхээр яг л энэ шийдэл гэж би бодож байна. Энэ ч утгаараа энэ шийдэл нь одоо ажиллаад ирсний нэг үр дүн бид нар нөгөө 2024 онд Монгол улсын одоо зөөлөн хүчний индекс урагшилсан байгаа тий. 22 онд 122 дугаар байранд байсан бол 24 онд 108 дугаар байранд ороод 14 байр урагшилсан гэдэг чинь бид бүхний одоо коллектив хамтын ажиллагаа бас үр дүнд хүрсний шинж. Тэгэхээр бид нар энийгээ дахиад 25 онд Go Mongolia үндэсний том хэмжээний олон улсын одоо лонч нь болно. Энийг улбалаад бүх хүмүүс бас энийг ингээд нэг доор ашиглаад хэрэглээд явах юм бол бас гарц байж болох юм а гэж бодож байгаа. За баярлалаа. Мөнх насан тэд ерөнхийлөгчийн хувьд. За биднэрд одоо нэг аялал жуулчлал дээр нэг том асуудал байдаг. Монгол улс 4 удирлын аялал жуулчтай. За тэрний одоо ер нь бол зуны 3 сар дээрээс нь нэмэх нэг хавар намраасаа нэг сарыг аваад ингээд аялал жуулчлалын цөм маань тэнд явцдаг. За бид нар яг үнэндээ 2 сая жуулчин авъя гэх юм бол 4 удирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой. Энэ лүү чиглэсэн дид үтсүүдийг бид нар маш сайн зоригтой хийх ёстой. За бид нар сайлаа бэлтгэхээр саваа бэлтгэх хичээр өнөөдөр 2 сая жуулчин авна гэж бодоод ирээдүйд байж байгаа дид улсын чанартай дид үтсүүдэд тийшээ чиглүүлэх ёстой. Мэдээд дид үтс нь байгаа газар өөрөө тэнд одоо аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох шиг хөрөнгө оруулагч нарыг татах шиг амрах юм байхгүй. Дээрээс нь хөрөнгө оруулагч нарт тухайн орон нутаг өөрөө бас үүсээ дийлэх ёстой. Маш газар олголтоос нь ахуулаад одоо нэг сүүлийн 10 одоо ирээдүйн 10 жилдх одоо тэр хөрөнгө оруулалтын одоо хамгаалах те энэ ажлуудыг бол мэдээж одоо хийх ёстой гэж бид нар харж байна. За энэ лүү чиглэсэн ажлуудыг бас мэдээж хийх ёстой. Бид нар харж байгаа нь бол өвлийн аялал жуулчлалыг бид нар маш сайн хөгжүүлэх одоо зарим хүмүүс боддог юм шиг хавар намраа хөгжүүлэхгүй байж яагаад өвлих гэж яадаг. Уучлаарай үгүй байхгүй. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлээд өвлийн байрт суудтаа бид нар болцсон багт аянда өвлийг тэр хүнд асуудлыг бид нар шийдээд гарцсан багт хавар намар нь өөрөө нөгөө нэг үг байдаг шүү дээ. Нэг том асуудлаа шийдчих юм бол дагвар жижиг асуудлууд нь явцдгаа гэдэг шиг хавар намрын аялал жуулчлалууд өөрөө аянда хийгч бид нар нөгөө байраар бэлтжиж байгаа өвөл ажилдаг байраа бэлтжиж байгаа учраас тэр ажил нь өөрөө аянда хийгээ явуучих. Учираас одоо энэ 4 удирлын аялал жуулчлалыг бид нар маш сайн хөгжүүлэх ёстой. 4 удирлын аялал дээр одоо хөгжүүлэхдээ бас нэг том юм 4 удирдал зогтсон ивентүүд бид нар хийх ёстой. Маш том ивентүүдийг хийх ёстой. За тэр ивентүүдийг бол одоо юу ч байж болно. Бидний одоо төлөвлөж байгаа ажлууд ч бас байгаа. За мэдээж одоо бид нар 13 дугаар 100 гээд маш одоо агуу түүхтэй. За энэ лүү чиглэсэн ажлуудаа бас бид нар шуурхалах одоо тэр лүү чиглэсэн ивентүүдээ бас хийх ёстой. За яагаад энэ тухай ярьж байгааг бол одоо бид нар бол сүүлийн хэдэн жил бол одоо Хинти аймаг руу чиглэсэн
одоо маш их одоо бүтээн байгуулалтууд хийлээ. 13 дугаар зууны түүх тэнд бүтэж байна. Бид нар одоо 13 дугаар зуунаараа бахархаж, жуулчдаараа бахархах ёстой. За энэ дээр яагаад жуулчин гэдэг хэлээд байгаа юм гэхээр бид нар яг тойрсон монголчуудаа тоолох юм бол одоо хичнээн сая монголчууд гаралтай монголчууд байгаа. Тэд нар маань энэ 13 дугаар зуунаар бүгд бахархдаг. Тэднэрийг одоо чиглэсэн, тэдэрлүүгээ чиглэсэн одоо энэ аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг чиглэсэн энэ одоо ивентүүдээ бас нэлээд ахиу хийж өнөөдөр энэ одоо жахлан гавьяат маань одоо эхлүүлсэн байгаад байгаа шүү дээ. Одоо тэр бол маш л том ажил байхгүй юу. Тэрийг одоо ингээд улам гоё төгөлжүүлээд хийх ёстой гэж харж байгаа. Тэгээд хамгийн одоо сүүлд бол одоо хэлэхэд бол мэдээж одоо бид нар дид үтсээр одоо чиглэсэн зээлийн бүтээгдэхүүнүүдийг бас одоо соёл спорт аялал жуулчлалын яам залуучдын яам маань гаргаж байна. За энэ яам зээлийн бүтээгдэхүүнүүд нь яг тэр accommodation бүтээн байгуулалт руу бас орох ёстой. За дээрэс нь бол одоо хамгийн том одоо бид нар асуудал юу гэхэд бид нар 2 одоо сая одоо яг ажиллах хүчтэй. Одоо 2 сая ч бараг хүрэхгүй ажиллах хүчтэй. Гэтэл 2 сая жуулчин аавна гэдэг. Одоо яг энэ дээр хамгийн том асуудал боловсон хүчингийн асуудал гарч ирж байгаа. Гэтэл яг боловсон үйлчлэгээний байгууллагуудын боловсон хүчин өнөөдөр бол бүр ингээ хоолондор хүрсэн хамгийн том асуудал байна. Гэтэл яг энэ дээр бид нар гаднаас ажиллах хүчийг оруулж бид нар үйлчлэгээнийхээ салбар дээр хүртэл ажиллах тал дээр хүртэл ажиллах. Одоо саналуудыг гадаад явдлын яам одоо яамдуудад нь харилцаад явж байна. Ирээдүйд бид нар яах вэ гэдэг аюулыг л одоо сэргийлэхийн тулд бид нар одоо энэ асуудлуудыг дараагийнхаа шатанд ингээд араас нь хөөцөлдөөд энэ одоо аялал жуулчлалын мэргэжлийн холбоо гэдэг өөрөө байгууллага маань энэ дээр маш тусгаалan ажиллаж байгаа. Тэгээд бид нартай одоо соёл спорт аялал залуучуудын яам маань ч гэсэн одоо энэ илүү чиглэсэн ажлуудыг бол одоо хийгээ явж байна. За тийм учраас одоо бид нар бол зөвхөн дид үтс ярих биш одоо хүний хөгжүүлэх талаар бас хүний нөөцийн асуудлыг бол одоо маш сайн ярихгүй бол бид нар одоо мянган байшинтай байгаа тоосон байгаад бол явахгүй. Тэгэхээр бид нар өшөө цаашаа хийх ажил маш их байна. Мэдээж 2 сая жуулчин аавна гэж лоозон тавьчаа зүгээр суугаад байна гэж бол утгагүй. Тэгэхээр маш одоо дистралта сайн төлөвлөлт бид нарт хэрэгтэй байгаа. Баярлалаа. Тийм. За баярлалаа. Гомсрон захирлын хувьд. За шийдлийн хувьд бол мэдээж олон төрлийн шийдлүүд гарах боломжтой. Гэхдээ энэ зүгээс бид нэр харахад бол одоо байгаа үйлчлэгээний хэсэг дээр дараагийн шатанда гарах хэрэгтэй байна. Энэ үйлчлэгээ дотор бол мэдээж байр суурьшгийн газар хоолны зүйлүүд бас яригдаж эхэлнэ. За хоол үйлдвэрлэлээрээ болон одоо энэ Монголын нэг мал аж ахуй хэсэг дээр хүртэл ингээм ам чанарын хувьд дахиад яригдаж эхэлнэ. Гэх мэтчлэн ингээд үйлчлэгээгээ илүү цогцоор нь сайжруулах хэрэгтэй байна. Шийдлийн хувьд бол цаашлаад. За дээрэс нь 2 дугаар зүгээс гэж үзэх юм бол нөгөө нислэгийн тоог нэгдүгээр нэмэгдүүлэх, орон нутгийн гаднаас чиглэлтэй нислэгүүдийг нэмэгдүүлэх, боломжуудыг эрэлхийлэх. 3 дугаарт болохоор зэрэг буух одоо юу гэдгийг нөгөө нислэгийн буултын газруудыг бас олноор нэмэгдүүлэх нь маш том юм шийдвүүдийг гаргаж өгч байгаа маа гэж харж байна. За тэгээд жуулчдын аюулгүй байдлыг ингээд цаашаа ярих юм бол маш олон юмуд байгаа. Гэхдээ энэ бол өөрөө үйлчлэгээ дотроо маш ихээр орсон байгаа. Үйлчлэгээ дотроо хүний нөөц, за байр шах үйлчлэгээ, саяны хэлсэнчлэн бүх зүйлүүд орсон байгаа. Зам дагуух үйлчлэгээний тасалбарууд хүртэл ингээд орсон байгаа учраас үйлчлэгээгээ зөвхөн нэг компани, нэг аж ахуй нэгж гаргаад байхгүйгээр бүгдээрээ нийтээр аялал жуулчлалын салбар дотроо бүүнээрээ хамтдаа ингээд шийдъя. Хамтдаа илүү урагшлая. Дижитал халдваргаа илүү орё гэдэг ийм санаачлага бол байна шүү. Тий. За баярлалаа. Наранхуу тэргүүний хувьд ямар шийдлэг? Солонгос зах зээлийн аялал жуулчлалын Моктой гэдэг холбоо байдаг байхгүй юу? Моктой холбооны төлөөллөөс харж ярих юм бол ер нь яг энэ шийдэл маань ерөнхий масс аялал жуулчлал руугаа төлхөө хандаад байгаа маа. Масс аялал жуулчлалыг Солонгос зах зээл дээр Солонгос эзэнтэй Солонгосоос жуулчин авдаг ийм компаниуд явуулаад байна гэд байгаа боловч ийм зах зээл тодорхой хэмжээгээр байгаа ч гэсэндээ бас дийлэнх тодорхой үеиг Монгол захиралтай Монгол дотоодын компаниуд байдаг байхгүй юу? Энийг явуулдаг энэ компаниуд байгаа. Энэ масс аялал жуулчлалаар явж байгаа. Одоо жишээ нэг том оврын автобусанд 30-аас 40 жуулчин суугаа явж байлаа гэж бодоход энэ жуулчдын зочдуудлын Улаанбаатар хонд байгаа зочдуудлын орны тоо, тэрэлж рүү очиж байгаа, эсэн тасархаар очиж байгаа баазуудын орны тоо, тэгээ рестораны хоолны тоо, кашмируудад орж байгаа энэ тоо энэ чи өөрөө эргээд маш том хөрөнгө оруулалт болоо авчиж байгаа байхгүй юу? Бас хажуугаар нь зөвхөн масс жуулчин энэ Солонгос зах зээл дээр яваад идэм байна гэж бодож байна уу гэвэл үгүй ээ. Одоо энэ Моктой холбоотой байгаа компаниудаас ер нь за нэг 70 орчим хувь нь бол холын аяллыг бид нар өөрсдөө нэг чаяу гэж ярьдаг л да. Яг олон улсын нэршлэр бол private гэж ярьдаг.
Энэ холын аяллыг аюух хийдэг те. Эн чинь нөгөө говь руу давхиж чинь те. Нөгөө хөлсгөл рүү давхиж чинь, арангаа руу давхиж чинь, өвөр ангаа руу давхиж чинь нөгөө дотор нь орж байгаа нөгөө задлалыг хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр хаавсан эндээс 600-аас 700 км-ийн цаана байгаа бааз дээр очиод тэр баазын үйлчлэгийг авахар тухайн баазд хөрөнгө оруулалт хийгээд тухайн баазд ажиллаж байгаа оюутан ажилчин хүүхдүүдийн сургалтын төлбөрт хүртэл ингээд туслахаар энэ зах зээл маань өөрөө ингээд маасч вэ, чөлөөтч вэ ингээд бүгдийг эзэмшээд бүгдийг ингээд тамраа явж байгаа байхгүй. Одоо бид нэр өнөөдөр жишээ нь герман жуулчид Монгол мас аялал жуулчлалыг хийж чадахгүй холын аялал жуулчлалыг энэ төр хийлээ гэж бодоход бид нэр энэ солонгос жуулчдын давуу талыг сайн ашиглах хэрэгтэй. Ингэж ашиглаж ээж бид нэр энэ шийдэлтэд хүрж энэ масаар нь авах хэрэгтэй. Энийг дааж Ажинда тэр өвлийн аялал жуулчлалын руу оруулах хэрэгтэй. Ялангуяа солонгос орн өөрөө тэгж айхтар хүүтэрдэг орн биш шүү дээ. Монгол орн өвөл хүүтрэх тусмаа энэ өвлийн аялал жуулчлал чи өвөл чинь ирэх хэрэгтэй байхгүй гэж болчихно. Илүү сонирхолтой. Илүү сонирхолтой болох хэрэгтэй. Тэрийг дааж бид нар одоо жишээ сая маань өвөл ирэхэд хөвсгөл төр тойлогт байна. Илүү ажилласан. Юун дээр цэнхэр дээр дуут байна. Тэрэлжүүд байна. Ингээд энэ баазууд ч одоо яг ойлгоод эхэлж штэ. Солонгос жуулчин тасрахгүй байгаа тань бид нар ч гэсэн үйл ажиллагаа тогтмол явуулах хэрэгтэй маань. Халуус маань сайн гарах хэрэгтэй маань. Хоол маань амттай байх юм байна. Зам зургийн арангаа руу говь руу чиглэсэн газрууд маань ч гэсэн үйл ажиллагаа тасрахгүй улам сайн болгож байна. Сүүлд Гайхамшигт говь Өмнө Говь аймгийн Гайхамшигт говь холбооны тэргүүн манай Төмөх хэлжсэн. Богинохон хугацаанд солонгос жуулчин Өмнө Говийн эдийн засагт маш том үр өгөөж өглөө. Аж ахуйн нэгжүүдэд нь тэр нутгийн иргэдэд нь тэр баян цаг дээр тэмээ чихмэл хийгээ суудаг тэр нутгийн иргэдэд маш их үр өгөөж өгөөд богино хугацаанд хөрөнгө оруулалт хийгээд тэр иргэд одоо дараагийнхаа төвшин рүү гест хаус их ч юм уу, бааз их ч юм уу төвшин рүүгээ орж байна. Өмнө бид нар энийг энэ богино хугацаанд харж исэн түүх байхгүй гэдэг Төмөх өөрийнхөө амаар хэлжсэн. Энэ бол ерөөсөө бодит жишээ байхгүй. Тийм болохоор солонгос зах зээлийг энэ масс чөлөөт хоёулангийн дэмжиж бид нэр энэ шийдэлтийн 2 сая жуулчныг бид нар аавна гэж үзэж байна. Нэг дор пар гэдээ ороод ирэхгүй нь мэдээж ойлгомжтой. Тэгвэл жилийн дөрөв улирлаад энийгээ бид нар маш зүү хийгээд дагаад хүнийнээс бүхэн их юм бол 2 сая жуулчин бол болно гэж бодож байна. Баярлалаа. Баярлалаа. За хамгийн сүүлийн асуултыг Ирбахад судлаачаас. За таны хувьд давч маш тодорхойгоор шийдлийг судлаачийн зүгээс бол ингээд 2 сая жуулчин хүлээж авах хот хамгийн шаардлагатай нийт төрөнд хийх ёстой 3 зүйл байна гэж харж байгаа. Мэдээж хийх шаардлагатай олон зүйл байгаа. Хамгийн түрүүнд бол одоо 1996 оноос хойш яригдж байгаа нэг асуудал bottleneck гэж нэг томьёо байгаа. Түрүү ингээд хоёр хүний яриан дээр дурддагдж байна. Япончууд Монгол улсын аялал жуулчин зах зээлийн суулгаа хийхдээ хамгийн анхны хийсэн зүйл нь болохоор та Монгол улсад ирж байгаа жуулчин болон Улаанбаатар хотоор дамжаад байна. Өөрөөр хэлбэл лонх руу орохын тулд лонхны хүзүүгээр одоо дайраад байж байна. Энэ лонхны хүзүүг задлахгүй бол Монгол улсын аялал жуулчин ингээд хязгаарлалт нөхцөлд байна гэж хэлсэн. 96 онд хэлсэн. Тэр бол одоо хүртэл ингээд бид нар дунд яригдаад байсаар байна. Иймээс хамгийн түрүүнд 2 сая жуулчин авъя гэж байгаа бол одоо буян тухайгаар ирж байгаа нийт жуулчинтай бол 58% нийцлээд байгаа шүү дээ тийм. Бусад одоо 4 сая ангиллын аэропортуудыг хурдан хугацаанд ашиглалтанд оруулаад олон улсын зах жуулчдыг одоо нисвэн онгоцоор ирүүлэх ёстой. Наад зах энгийн жишээ дурдах юм бол хаа байсан Турк, Станы орнуудаас ирсэн жуулчид Алтан нураг үзэн тууд Улаанбаатар дээрээ буцаад тийшээ 1700 км давах шаардлага байхгүй байхгүй. Тэгээ баруунаас ирчээ замд нь дээгүр нисэж өнгөрөөд буцаад тийшээ явна гэдэг чинь өөрөө тийм одоо эдийн засгийн хувьд бол байж болохгүй. Тэгэхээр баруун нутгийн ховдод ч юм уу буух одоо завханд буух боломжийг бүрдүүлээд цаашаа аялах хэрэгтэй гэсэн. Хоёрдугаар нь болохоор Монгол улс аялал жуулчны өөрчлөлт чадвар индексээр бол дэлхийд 84 орчимд ирэмблэгдэж байгаа. За энэ дэр болохоор энэ өөрчлөлт чадвар нь урагшлахгүй байгаа гол шалтгаан нь болохоор аялал жуулчны салбарын статистик тоо баримтууд маш дутмаг байгаа. Тэгэхээр бид нар хамгийн түрүүнд одоо статистик аргачлалуудаа сайжруулж олон улсын түвшинд хүргэх ёстой. Ингэснээр бид нар бол 65 дугаар байранд хүртэл ахих боломжтой гэж харж байгаа. Энэ дотор төрөний дурдсан тийм ээ 24 цагаас бага хугацаанд аялж байгаа жуулчдыг тусдаа бүртгэдэг болох англиг бас байх. Тэгээд эдийн засгийн үзүүлэлтүүдийг тодорхой дурдах. За 1.6 тэрбум доллар гэдэг нь бодиттой бус уу гэдэг нь бол хамгийн түрүүнд гаргаж явах хэрэгтэй. Энэ бол хамгийн нэг талдаа эдийн засгийн орлогыг зөв тооцохоос гадна одоо нөгөө тур операторууд хамгийн түрүүнд одоо бойжуулах чухал үүрэгтэй. Яг гэх юм бол тур оператор нь болохоор хідэн яг чанартай жуулчин байна гэдэг бол мэдгийг хүсээд байдаг. Төр нь болохоор үгүй бидэрт 2 сая жуулчин байгаа. Тэрийг л гэж яриад байдаг. Тэгэхээр аль аль таад нэг хэрэгцээнд хангаж яаж энэ цааш явах хэрэгтэй. Гуравт нь болохоор сүүлийн жилүүд бол Европын зах зээл дээр байгаа ялангуяа хойд Европ болон зүүн Европын жуулчдын тоо маш их буурч байгаа. Европын орноос нийтдээ 44 улс Монгол улсаар жуулчин илгээдэг. Эний 20 хэдэн улсын жуулчны тоо буурч байгаа. Тэгээ одоогийн байдлаар одоо химийн байгаа нь баруун Европын орнууд л байгаа. Тэгэхээр Монгол улс 2 сая жуулчин хүлээж авах гэж байгаа бол Европын жуулчдыг тоог бууруулахгүй байх, өсөх тал дээр заавалж анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ стратеги нь тодорхой байх хэрэгтэй гэсэн. Ийм 3 шийдэл байна.
За баярлалаа. За өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань аялал жуулчлалын салбарын хүрээнд 2 сая жуулчин сэдвийг сонгон авч холбогдох зочдтойгоо хэлцүүлгийг өрнүүллээ. За бид бол 2 сая жуулчин хүлээж авснараа дотоодын нийт бүтээгдэхүүний 10% хүртэл эдийн засгийн хүрээнд эерэг нөлөөтэйгээр бас бүрдүүлэх боломжууд хүртэл гарч ирэх юм байна гэдэг энэ бас тоо судалгаа байгаа юм. За ингээд энэ 7 хоногийн нүүдэл шийдэл нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Эх 7 хоногийн дугаараар уулзалтаа түр баяртай.